Гэтэл нөгөө солонгосууд амарч 2-3 удаа харуулж ирсэн яг энэ финалийн талбайлаар гэтэл яг тухайн үед бас хит хичээсэн үү бас тухайн үед харуултанд болоогүй юу нэг л алдаа гарах шиг боллоо. За хоёр тамирчин гарч ирж байна. За 50-ны тамирчин Low Wei Min түрүүн багийн төрөлд гарч ирж харуулсан залуу байна. за бас нэлээд хөдөлгөөнтэй юм шиг мөртлөө их олон 10 онсон баг шүү. Их сайн харуулдаг гүйцэтгэжсэн. Оросын тамирчин галсан Базаржафов. Өрсөлдөөнч ойрхон өрөндөө энэ хоёр тамирчны явуулсан. Хоёрдугаар байна. Тайваны тамирчин Low Wei Min. За энэ тамирчин бол одоо солонгосын MK 1440 гэсэн юм номоор харуулж байна. Плеч гэдэг одоо энэ матагдаад байгаа энэ хэсэг. За эхний харуултын хамт таарцгаая. За харуулж байна. 8 дээр онж байна. Бодож байна. Таны хувьд одоо ямар нэртэй? Миний хувьд бол гол нь Америк гол. Хоёр талын плеч нь болохоор одоо номроод байгаа нь болохоор солонгосын саяны MK гэдэг номны сүүлийн завгарыг энэ жил гарсан. Match X гэж гарсан байгаа. За 50-ны тамирчин 10 бодож байна. За хоёулаа оноо тэнцүү. За би юунэ дагаал оноо аваад байна. Оросын холбооны улсын тамирчны ихний харавт 10 оноо. За Гэдэдийн 50 5-6 жилийн өмнө бол ер нь Оросын Шекшевагийн тамирчид хувь тамирчид бол аюу өндөр байсан. Нэг хэсэг бол дэлхий дээр бол нэгээр явдаг байсан. За холбоод 8 бодож байна. Тийм учраас Оросын өөрсний 10-д 10-аар бол маш сайн. 3 харва 8 оноо. Эвтэй баг тамирчид гэхэд нодлонгийн бас дэлхийн аваргаас алтан медаль авчихсан. Эвтэй баг тамирчид нь дүүхт бас дэлхийн цомоос бас хүрэл медаль авчихсан. Хоёр тейк хэмжээгээр хэрэгжүүлж байна. За энэ бол үзэгчтэй аваргын алтан медалийн ганцаарсан төрлийн Бэкүүр харалтууд үргэлжилж байна. За энэ харалтаар бол одоо 11 дахь удаага Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Байт хорооны оюутны эдлийн авах шалралт тэмцээн хаалтаа хийн. За оноо баг гэдгээр Оросын тамирчин төрүүлж харав. Оросын холбооны улсын тамирчны ихний харва 10 оноо. Ямар эвгүй хараад байна. 9. Гэдэдийн Тайваны тамирчны ихний харва 9 оноо. За 9 оноо. Оросын холбооны улсын тамирчны 2 дахь харва 9 оноо. Тавины тамирч ер нь жоохон хичээгээд байгаа бол их л удаад байна. Гэдэдийн 10 цагт нь хоёрыг солбож 2 дахь удаж харва 9 оноо. За 10 оноо авахд сет харьцааг тэнцвүүлэх боломжтой болоод ирнэ. Тэ. За, 7 цаг инэ. Оросын холбооны улсын тамирчны 3 Үнэхээр хангалтгүй оноо авлаа. За 10 онцоход 4 тэг болгоч голцоо байна да. За бас их хөдөлгөөн байна шүү. Их хөдлөөд энэ удах тосон хөдөлгөөн ороод. За 9 тэнцэж 3-1 боллоо. Тамирчны 3 3-1. харва 9 оноо.
оноо. За өөрөө их удаан хонилгоотой тамирч юм шиг санагдлаа тийм ээ. Их удаан их удаж барьж ин дөрүүдэр эрэхтэй багийн төрөл дээр харуулж ах ч гэсэн бас их л удаан барьж ирсэн шүү тийм ээ. тий. За нөгөөх нь бас гар нь хөдөлгөөн их ороод тэгээд Ижил оноо авснаар 1-1 оноо авч байна. Тэгээ нөө түрүү нөө кликер нөө хязгаарлалт нөө урталт нэг жижиг юм буухлаар хараад байгаа шүү дээ. Яг цагаат тун чинь нэг миллиметр л дайны л байгаа хөө үзүүдэд тогтож байгаа. Тэгээ заримдаа яг ийм үед чинь ингээд нөгөөд нь татаад гарахгүй нэг тийм 1 мм татхад аюу хэцүү. Тийм бас асуудал гарна ийм финал ийм харуулсан дээр. Тэгээ тэрний ажлын Тайваны тамирч бас яг тэр нэг хараалаад яг харах үед тэр 1 мм сумыг татах тэр үед л жоохон их чичирж байна. За энэ Оросын тамирчны хувьд бол их чухал харваа авах хэвээр. 5-1 болгочихгүй төлөө бол одоо 3-3 болохын төлөө шийдвэрлэх харалтуудыг үүсгэндэ. За харууллаа. 9 оноо 2.9. Оросын холбооны улсын тамирчны эхний харваа 9 оноо. За Тайваны тамирч. За 10 оноо. Хятадын Давуу талтай болоод ороод ирлээ. Эхний харваа 10 оноо. За хоёр цагт нь холбоод суудж байна. Оросын холбооны улсын тамирчны 2 дахь харваа 9 оноо. Дээр 8 бодож. Гэтэ боломж л байна л да. 18. 2 дахь харваа 8 оноо. За 10 онох хэрэгтэй байна да Оросын тамирчин. За их сонио. За За Жапо 10 оноо авч чадлаа. Оросын холбооны улсын тамирчны 3 За одоо энэ Тайван тамирч 10 онох хэрэгтэй. За 9 оноо л Тэгвэл 9 оноо Сет яг 3 болчихно. 3 бол. 10 он бол 4-2 болно. За Зээ их муу холбоо дээр. 8 оноо авч байна. Хятадын За ингээд Тайваны Базар Жапов тамирчны боломж бол 8 оноо. томоос том гараад ирлээ. За оноо ингээ 3. Ганцаарчлсан төрлийн ер нь хүрэл алт гэдэг ер нь эрэгтэй эмэгтэй бүх төрлүүд л дандаа тийм тэнцүү те нэмэлтцээдүүд гарсан. 3 дахь сетийг Сонирхолтой болж байна. Оросын холбооны улсын тамирчин ядалт байгуулснаар тооны харьцааг 3 болгон тэнцүүлж байна. Одоо энэ Оросын тамирчны дасгалжуулагчид манай Монголд бол их ирдэг тэмцээн болгонд ирж оролцсон. Өөр баг тамирчтай бол авчирна. Тэгээд эдний багт энэ олоовод энэ тамирчдаас бол энэ шигчээд бас харамж байгаа тамирч бас байна. Одоо хүртэл харамж байна. Энэ жил одоо Олимпийн наадамд оролцох бас багийн тоонд орсон явж байгаа. Ер нь бол ихэнх нь буряд нэг орс байгаа. Тэглэв яах вэ? Тий. 4 дахь сетийн эхний харвааг Хятадын Тайваны тамирчин гүйцэтгэнэ. за яалагч энэ сет дээр бол тодорхохгүй. Тэгэхдээ их том давуу талтай болно. Тий, илүү даваа болно. Ягаад гэвэл дараагийнх дээр хийснээ нэг боломж авах тэнцэнд гэсэн оноо авах боломжтой. Тий. Нөгөө хүн бол ялагдсан хүн бол дараагийн сет дээр Тий. тэнцэгч ирэхгүй болчихно гэсэн үг Йоо шүү яг. дээ. Их том давуу талтай болно. За Тайваны тамирч. За бас л их удаан барьж За байна да. удсан. За Хятадын Тайваны Өөрийнх нь онцлог нь бол ер нь 10 маш оноо. удаан л байгаа барьдаг юм байна л та. хүндэл байна л да харахад. За 9. Ер нь царинаас нь харагдсан л да ингээ харахад ер нь хичээгээд ингээд байгаад байгаа нь 9 ерөнхий оноо. тайван байгаа нь. За За энэ дэр бүр 8 дээр. хүчил цаа 8 бодсон. 2 дахь харваа 8 оноо. За 9. Яг л түрүүнх шиг л болоод байна л Оросын да. холбооны улсын тамирчны 18, 9 9 гэдэг. оноо. За Тайваны тамирчин чухал харуултаа гүйцэтгэх гэж байна. 9-өөс дээш за 10 оноо л авах шаардлагатай байна да. За 10. За нэг л нэ. тий. 8 оноо авч Тайваны тамирчны 3 дахь харваа 8 оноо. Хэцүү
хэцүү байх шиг байна. Яг харахад өөрт нь гэж чичрээд яхлаа чинь тэгээд. За 10 оноо авлаа. За Яг энэ үед тамирчид яг ямар сэтгэл зүйн бэлтгэл хийх ёстой юм бэ? Одоо ялангуяа 50-ны тамирчны үед. 50-ны тамирчны хувьд миний бодлоор бол одоо сандрах тал руугаа ч гэдэм үү. Нэг хийгсэн юмд одоо 50 хийхгүй яарч хийгээд тэр ном ч өөр хатуу. Тэрийг татчихээ заавч нэг кликээр боохс харах хэрэгтэй. Нөгөөд нь боохгүй тэгээ хараад огтхгүй ингээд чичрээд ингээд бүх юм ингээд чичрэгэнд ороод ирэхлээсэн. Тухайн тамирчид гэсэн айгүй хэцүү болчих жоох. Тасалжуулагчийн хувьд одоо ямар зөвлөгөө өгч байгаа бол? За одоо хурдан хугацаанд өөрийгөө хурдан харуу салхи тэр тугаа хаар. Одоо хаана барих вүлээ тэрийг сайн анхаараад хурдан харуул гэж хэлж байгаа. Тэрээс бол одоо удаан харуу маруу гэж хэлэхгүй байх. Болж бол энэ өөрөө уг тамирч удаад хэдий удах тусам олох магадлал айгүй хэцүү болоод байгаа байхгүй. Тэгээ болж бол хурдан харах юм бол энэ өөрөө тамирч хурдан харахлаар онцоод идэг. Удахлаараа листейшн дээр 8 дээр 10 цагийн 8 сая 4 цагийн 8 Орсын тамирчин болохгүй ерөнхий 50 гадах байдлаасаа гэсэн тэр ном урд гарын тулаад тэр хараалт эдгээр ингээ харахлаа ерөнхий 50 хөдөлгөөнд гэсэн бага учраас тусгал нь арай бөөн тал руугаа. За сүүлийн хичээж болно. Нэг бол сүүлээс нэг өмнөх бас нэг харуулт бас байж болох тийм харуулт одоо итгэж байна. Хятадын 50-ны тамирчин харуунаа. За 50-ны тамирчин Лу Вэй Мин эхний харуултыг үүсгэх баг. За түүний хувьд бол одоо тэнцэгч ирэхгүй болсон. Заавал хожих ёстой. Заавал энэ ээлжийг авч ээж одоо сүүлийн товхорох Тий. Хятадын 50-ны тамирчин ядалтайгаа бол онооны харьцаа тэнцэж сүүлийн шийдвэрт харуу сонирхолтой мөч ирээд байна. Аа 8 удаж. Хятадын 50-ны тамирчны эхний харуу. За Оросд бол их боломж байна л да. Тайван нэг л докторгүй гэдэг юм одоо. нэг л докторгүй суурин биш. Заар бодож байна. За энэ 2 онооны зөрүүч нэлээд юм шийдэн дээ. Харуу 10 оноо. За. Заар бодлоо. Ямарсан Хятадын за айгүй их хүн систер лонцсон гэж 10 оноо. ойлгочод бол болсон. Тайваны тамирчин айгүй хүнд харж байна л да. Өөрөө тэгсэн мэдээд байгаа болтой ингээд толгоогоос ихсрээд заар 10 онцлоо. Оросын голманы улсын тамирчин. За энэ 2 дахь харуу 10 оноо. 2 онооны зөрүү бол их зүйлийг шийдэн дээ үзэгчтэй. Одоо 10 он нь өөр сонголт бол байхгүй 50-ны тамирчинд. Алдвал заар боц. өөр хэцүү За байна. За ингээд Оросын тамирчин 8-аас илүү оноо авахд Оросын тамирчин Базаржапов энэ удаагийн Оросын голманы улсын тамирчин. Кюрв төрөлд бол одоо за жоохон сахилаад эхэллээ. алтан медаль эзэн болно. Оо 10. Оросын тамирчны 3 дахь харуу. За сайн байна. Галсан Базаржапов Кюрв төрөлд аврагын алтан медалийн болцлыг бол хангалаа. За энэхүү үзэгчтэй манай орон зохион байгуулагдсан оюутны Дэлхийн оюутны авраг байд хорвооны дэлхийн авраг шалралт тэмцээн өндөрлөж байна. Одоо хэсэггүй хугацааны дараа медаль гардуулах ёслолын үйл ажиллагааг та бүхэндээ үргэлжлүүлэн шууд амжуулан үзүүлэх болно. За бидэнтэй хамт тайлбарыг хүргэсэн Монголын байд хорвооны холбооны шгшогийн тамирчин ган төгсдөө баярлалаа гэж хэлээ. Тэгээд бас удахгүй 8 сард болох Олимпийн наадамд амжилт